аймгийн нөөцийн хомсдол болон бусад нөлөөлөх баяр нь болсон учраас бид нар жил бүрийн 5 дугаар сард эрүүл мэндийн байгууллагын их хэрэгч лаборант сувилагчдын баярын өдөр тохиодог. Эрүүл мэндийн газраас уг өдрийг тохиолдуулан сургалт мэдээллийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад 440 гаруй сувилагч, 50 их хэрэгч, 30 гаруй лаборант ажиллаж байгаа юм. Баярын өдрүүдийг оюунлагаар сургалт хөгжүүлэлт маягаар зохион байгуулж байгаа. 2 өдрийн сургалтын арга хэмжээ байгаа. За эхний өдөр бол эрүүл мэндийн салбарт баримталж байгаа бодлого чиглэл, үүнээс сувилхан хөгжлийн чиг хандлага ямар юм, сувилхан их хэрэгч лаборантуудын мэрэгжлийн үндэс нь хаана яваа, хаана аваачих хэвээр тий юу дутагдаад байгаа бидний үйл ажиллагаанд гэдэг ийм арга хэмжээг эхний өдөр ярилцаж үндсэн илтгэлээд явлаа. Ангаа ухааны их сургуулийн үйлчилгээний тэнхимийн эрхлэгч зөвлөх багш Наранчимэг багш маань ирж эрүүл мэндийн үйлчилгээ гэдэг нь юу юм? Үйлчилгээний соёлыг сайжруулахад бол бусад энэ үйлчилгээний байгууллагатай харьцуулсан юм харьцаа тэгээд энийг илүү өндөр түвшинд гаргахын тулд иргэд үйлчлүүлж байгаа сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээг үзүүлэхийн тулд бид нар юун дээр болохгүй байгаа юм? Онол нь юу юм? Стандарт нь юу юм гэдгийг ингээ зааж өгнө. Тэгэхээр бүс ажиллагааны төвийн бодлохоор нийтдээ манай сувилагч эмнэлгийн мэрэгчлэлтэн минь 247 сувилагч их хэрэгч эмнэлгийн мэрэгчлэлтэн байдаг. Тэгэхээр яадаг ч бүс ажиллагааны эмчилгээний төвийнхээ нэг 70-80% нь бид бүхэн эзэлдэг байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн газрын хувьд болохоор бид бүхэн санал тухай бүртээ бас хэлэлцээ явдаг. Үүнээр бас жил тутам тоног төхөөрөмжний хангалт юм уу нийгмийн бодлогын хүрээнд арга хэмжээтэй хэлэлцээ явж байгаа. Эмнэлгийн мэрэгчлэтнүүдийн дундаа ажлын ачаал их, ажлын байрандаа тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломж, хомс, хөдөлмөрийн үнэлэмж сайн биш байгааг хэлж байлаа. Мөн сувилагчдын хүрэлцээ дутмаг байгаас шалтгааж давхар ажиллах шаардлага гардаг ч үнэлгээ байдаггүй гэж байна. Үүнд аймгийн эрүүл мэндийн газраас анхаарч ажиллана гэдгээ салбарын удирдлагуудад хэллээ.